Аяллаа сүүлийн өдрөд яг гол үзэх ёстой зүйлийнхээ сүүлийн өдрөд өчтөр үзчихэд тэгээ одоо минь буцах гав байж. Тэгээд ер нь хүмүүст бас мэдээлж болгоё. Бидэд ер нь яг энэ хугацаанд магадгүй үзэж чадахгүй ч байсан ч юм бэл бас тийм бас байгаа шүү дээ. Үзчихэд бас зарим юм хэлээ гэж бодож ирсэн. Тийм юм аа. Гурлаа зүгээр нэг тийм хууч хөөрөх байдлаар оруулъя. 10-аас 3 сарын хооронд үздэг юм байна. Одоо үед хойд туйл дагуу байгаа Оросын Мурманск, Финлянд, Исланд энтер гэсэн газруудаас төлхөө үзэх боломжтой. Өөр газраас гэх юм бол яг туйлын туяал хойд туйл, урд туйл дээр л гарч байгаа. Тэгэхээр энд ирэхээр бол бас ямар байдгийг ихээр хав харанхуу, ер нь шахуул гэсэн үг одоо байнга наргуул байд ийм л ээж юм. Тэгэхээр машинтай бол бид ингээд яваад ирэхэд тасралтгүй баг ер нь сайн явхад 10 хоног явж ирээд 8000 гаруй километр явж байгаа шүү дээ. Тэгэхээр чиний хувьд ямар сэтгэлдлүүд ямар энэ зүйлд одоо мэдээлэл хэлж. Би санхүүгээ хэлэх ба. За яг ер нь тэгээд одоо аяллаа зардлыг бол яг хүмүүс бол нөгөө айгүй ингээд нөгөө хол аялал бол бас өндөр зардлыг шаарддаг. Биднээс хувьд л яг аяллыг илүү бага зардлаар тэгээд өөртөө нөгөө гол нэг Орос руугаа нөгөө визгүй машинд явж болдог учраас энэ зөрчдөг боломжийг ашиглаад бас нэг юм гоё туйлын төв үзэх юм аяллаа гарсан байж байна. За ер нь дунджаар бол яг нэг банк дүүрэх зардал бол нэг 3000 орчим рублээр тий нэг 250-аас 300 орчим мянган төгрөг биш ээ. Нэг 150 орчим мянган төгрөгөнд л ерөнхийдөө нэг банк одоо ерөнхийдөө дүүрж байгаа гэсэн үг. Тэгэхээр тухайн машин маань нөгөө хэд эдгээс хамаарад ер нь одоо биднээс ирснэг 8100 хэдийг биднээс одоо бензинээс зарцуулах гэж тоосч болох нь байна. За ер нь зүгээр гадуур одоо биднээс өөртөө зам дагуул ер нь зарим үедээ бол ер нь хооллуудаа хийж идээд заримд нь бол зүгээр одоо нөгөө юм кафе мафенд орчиж байгаа. Заримдаа бол зүгээр одоо бэлэн юмнуудаар ингээл. Тэгэхээр ер нь бол яг нэг юм кафе энтерт ороод хоол идэхэд бол дунджаар нэг 4-ний зардал 100 орчим мянган төгрөг те болж байгаа жишээ. За тэгээд нэг дэлгүүр орох юм бол за нэг 200-аас 250 мянган төгрөгөөр ер нь нэлээд сайн болцооны өөртөө ингээ замдаа идэж болох хүнсээ сайхан базаачин. Тэгэл ер нь бид нар ч өөртөө нөгөө хол явах зорилго байсан учраас илүү нөгөө машинаараа байрлах, машиндаа унтах, зааж олоогоо солигчдөг юм ингээл. Гэхдээ яг дийлэгтэй энэ хүн л барьдаг л да угаасаа. Тэгээд гих мэтлэг ерөнхийдөө явж ирлээ. За тэгээ одоо нэг юм замд бууса одоо энэ биднээс одоо энэ байрлаж байгаа ч гэсэн одоо энэ жижиг юм хостелууд байгаа. Тэг яг нэг бүр амар тансаг бол одоо тухтай биш. Тэгтээ бол яг ер нь хүн бол хоноглоод ингээ байрлаад өөртөө ингээ нийтийн галтгоотой учраас тэндээ хоолундаа хийгээ гарах боломжтой. Дотор яг Wi-Fi-тэй ийм өрөө энтер бол дунджаар нэг 800-аас 1000 рубльт бол хүмүүс хоноглох боломжтой. Ийм байрнууд бол дундаа бид чинь бол бас нэг хоноо явж байна. Онлайнаар урьдчилан захиалдаг. Тий нөгөө хурдны зам дагуу энтер чинь бол хайцсан гайгүй юм билээ шүү дээ тий нөгөө олон байгаа учраас тий буугаад ороод асуугаад явчихна. Яг бидэд явд нэг амар хэл нэвтрэлцээд нөгөө амар мондог биш ч гэсэн яг нэг ойр зур за тэгэл өстой body language одоо өстой калькулятораараа нэг үнэ мэдэлцээ дөрөөг нь орж үзэж байгаа. За окей энэ болох юм байна гэдгээр ингээл явж байгаа. За тэгэхээр ер нь бол хүмүүс бол яг энэ нэг Мурманск энтер чинь болохоор илүү нөгөө ингээ яг нэлээ аслагдсан хэсэг байгаад байна те. Тэгээ яг хүмүүс зорж зөвхөн энэ хэсэгт нөгөө буудалдаг энтер учраас төрүүлээд бас нэг боломж нь байл нэг одоо те Оросд байгаа хүмүүсээр ч юм уу нэг өрөө юм бас нэг урьдчилан захиалчвал өшөөл тухтай арай болцооны газруудад үнэн хямдхан ч юм уу те газруудад байрлах боломжтой юм байлээ те. Тэгээ жуулчид бол одоо яг энэ үйлдэлд бол бүр амар хөш те. Хятадууд их байна. Хамгийн их байгаа нь хятадууд байна. Тэгээд одоо нутгийн нөхдөө ч гэсэн бас одоо нөгөө амралт болж байгаа учраас амар ихээр явж ш тэ. За нэг ийм байдалтай явж байгаа. За тэгээ нэмэлт нэг жоохон зардал гарвал тэгээд одоо бид хэд чинь нэг ганц нэгэн сервис үүсгээнэ жоохон ойрцоохон зардал тэгэл өөр ерөн зардлаа бол маш бага байдлаар харалт явж байна. За замын одоо жолооч зам бол яг тэгээд яг л сайхан засвал зам байна, цастай байна, шороотой байна, шавхаатай байна. Тэгэл бүхэл замаар нь яваад ирлээ. Замаа сайхан цэвэрлждэг юм байна. Тэгэл халтрага гулгаанч гайгүй гэдэг юм байна. Тэгэл сайханд яваад ирлээ 8000 км. Машин дээр ер нь юу бэлдэж явал юу зөвлөх вэ? Гэхдээ ер нь сайн тосол хийх хэрэгтэй юм байна. Нэлээд нэг 10-аас 15000 км явчихад ямар ч асуудал гарахгүй. Ширгэлт байхтай тийм тос хийгээ явуучвал ер нь бол урттай. Ганц нэг удаагийн үйлчлэг юугаа хийгээл нэмэх юмнууд байвал хийгээд явчин. Тэрнээс л одоо өөрчлөл одоо нэг тийм сүртэй одоо нэг юм одоо хүмүүсийг хэлдгээр нэг аймаар обууд те аймаар арзаасан дуу хийгээл одоо нэг аймаар зөвлөгөөнүүд ирнэ бас те. Тэгэл тэр юм тиймэрхүү юм бол хэрэггүй зүгээр сайхан машинаа л сайхан стандарт юм аа бэлдээд тийм. Тэгэл тос маслан дээр анхаарчвал тэгэл асуудал болох. Хайцангуй яг нөгөө замын үед чинь нөгөө манайхыг бодвол нөгөө юм цэвэрлэгээ үйлчилгээгээ маш хурдтай хийж байгаа учраас бүр нэг юм айгүй
nice байгаа даа шүү дээ. Явхад нэг юм тухтай те. Яг хуу сая бол бид хэдэж явхад яг Муурмасыг тал руугаа л нэг 100 орчим км яг үзүүрийн хэсэг дээрээ л жоох юм ингээд цэвэрлэгээ багтай, жоох юм гөлөөнтэй. Тэгтээ гөлөөн нь бол бүр нэг юм машиныг дэшид авахаар ч юм уу тийм нөхцөл нь харьцангуй гайгүй. За мэдээж нөгөө замын хажуугаар нөгөө аюулгүй байдал хангасан бослогууд энэ байгаа учраас бас тэр нь нэг юм бас зорчих хэсгүүдээ. За тэгэл нөгөө тэмдэг билгээний хувьд эргэлтэй шүү тийм гэдэг учраас бас гоё юм тий. Мэдхгүй бол тий. Дөрмөөс мэдхгүй бол бас. Дөрөв сайн мэдэх хэрэгтэй. Тэгээд том хотууд руу орох юм бол бас GPS-ээ сайн уншаад замаа сайн хараа явахгүй бол бас Агуу ямар GPS нэ. би Google Map л ашиглаад. Google Map. Яндекс сүүлд бол Яндекс ашигласан тий. Москва жоохон Google Map жоох яхаар Яндекс-ыг ашигласан. Тэгтээ ерөнхийдөө бол Google Map-ыг ашиглаад яваад байгаа. Тэгээ яг нөгөө юу юм гэлээ шүү дээ. Зам дээр нөгөө юм хурдны замууд дээр байгаа том нөгөө нэг манай одоо нөгөө мэдээллийн тэмдгүүд байгаа шүү дээ тий. Ийшээ салаа шүү, эдгээрийг нэг эзлээрээ гэдэг. Тэрнээс яг би бол нөгөө сэлгэж явж байхдаа нэг буруу 2 3 удаа нөгөө эргэцсэн учраас тэмдгээ аягуулсан эхний уулзраар баруун юм уу, хоёр дахь уулзраар баруун юм, аль нэгнээс орох уу гэдгээ хараа тэгээд юу гэдгийг нөгөө очих хотуудынхаа нөгөө яг нэрсүүдийг аягуулсан зам дагуу нэрсүүдэд харж байгаа. За яг энэ нэрээ барьж явна шүү гэдэг юм аа. Тэгэл явчвал тэгэл энэ бол тий. Аврортой холбоотой юм гэвэл нөгөө юу юм бэлээ. Энэ одоо ч нөгөө технологийн дагуу бас зарим юм харж болно. Тэг нэлээд аппликейшн байт юм байна. Нөгөө Авророо гэдэг. тий. За тэрийг дараа нь бичлэгэн дээр оруулчих. Тэгэхээр тэр бичлэгэн дээр аппликейшн дээр ингээд нөгөө одоо Аврорын туяа яг хаах нь явж байгаа гэдэг нь бас харагдаж идэг. Зарим тохиолдолд энд ирчээд магадгүй 3 4 5 7 хоногч хүлээх бас тохиолдол гарах юм билээ. Тэгээд 90 гут чинь шууд байна гэж бас бодож болохгүй юм билээ. Тэгээд нөө чинь үйлэрхэг байвал гарсан ч гэсэн үйлэрхэг байвал гарч чадахгүй. За ингээд тиймэрхүү юмудын бас жоохон судалж байгаа дэрүүд бас. Тийм нөгөө хотын гэрлээс одоо чиний хэлсэн шүү дээ. Тэглээсээ жоохон зайдуу гарах ёстой ч гэдэг юм. Тий. Тэгээ тэр юмнуудыг энэ төр илүү жоохон нөгөө. Тий. Одоо нөгөө тий зураг дардаг юу гэдэг хүмүүс бол яг нөгөө мэдэх бах. Хотын гэрлээс аль бол зайдууд гарчих юм болвол ерөөсө харах боломжтой. Ерөөс хот дотроос харах боломж байх. Магадгүй Мормос дотор амьдарч байгаа хүн зарим хараагүй ч гэдэм шиг үл тий. Асуусан чинь тэгж ийсэн. Тэр ингэдэг юм байна. Аврорда нэг юм тодруулах хэлэхэд ерөөсө ингэ нүдээр хахаар үйл шиг. Тэг бид сайн ярьж тий үйл шиг. Тэгээд хамгийн гол нь нөгөө яг нэг илрүүлэх зүйл нь утасынхаа камерыг бариад харах ёстой. Утасны камер бариад харахад тэгээд ерөөсөө яг тэр өндөр нь ямар гэдгийг харагдчих тийм. Тэгэхээр одоо тэгээ нөгөө өөрсдөө хийх гэж байгаа зүйлтэйгээ тоног төхөөрөмжүүд айгуу сайн бэлтгэх хэрэгтэй юм байна. За яг хуу Оросын хувьд бол одоо нөгөө жоохон бойкоттой гэдэг юм уу байгаа учраас интернетийн асуудал нэг жоохон байна. За яг хуу бидний хувьд бол нөгөө алтан болог дөнгөж гараад дугаар авсан учраас дугаарынхаа датад нэлээ тулгуурлаж одоо интернетний хязгаарыг учраас тэрэндээ нэлээд бол одоо юу гэдгийг тулгуурлаж мэдээ постуудаа оруулж явсан. юу яаж байгаа. Тий, ер нь бол одоо дата симүүд бол нэлээд нөгөө хэдий орж байгаа ч гэсэн биднүү шиг ингээд нэг хурдтай ингээд нэг хотоо шилжээд байгаа учраас нэг юм операторд хоорондоо нэлээд нэг тийм хурдтай шилжиж чадахгүй байх шиг байна. Тийм учраас дата нэлээд алддаг юм байна. Тэгэхээр ер нь бол нөгөө хүмүүс өөрсдөө ингээд нэг жоохон тодорхой хэмжээний мэдээлүүд үзээд яваад тий. Тэгээд одоо биднээс хувьд бол яг хотоосоо нэлээд гарч ээж бас үзэх ёстой гэдэг зорилго тавиа явсан. Тэгээ яг нөгөө гол нэг юм юу юм байлээ шүү дээ. Хурдтай нөгөө салхин шуурга гэдэг энэ утгаараа ер нь нэг юм моментийн спорт гэдэг шиг те нэг моментийн нөхцөл байгаа даа шүү. Гараал нөгөө туяа нь гарч ирэл бид ч гэсэн нөгөө үүр шиг ингээл нүүгээл тогтоол ингээл айгүй удаан доктортой ингээд цаг агаар дээр байх юм болов. Үгүй гэхдээ даатсан бол бас өчигдөр яг бид нарт тийм тохиолдсон гэж болно шүү. Бас магадгүй тий. Тэр чинь удаан байж бас магадгүй. Тий, одоо энэ чинь нөгөө бидний өчигдрийн харсан л тэр. Хой талаараа нөгөө олон улсад харагдаж байгаа зүйл юм чинь тий. Тэгэхээр бидний хувьд бол яг нөгөө хамгийн ойрхон бөгөөд баг моменттайгаар харсан л нэг тим төсөөллөөрөө яг өөрсдийнхээ амиг үүснээ хэлж байна. Тэгээд нэрээ давгааг хэлэхээр бусад нэг юм удаан гардаг өөр догцсон байгаа. Нэрээ цаг угарын маш таатай нөхцөл ч юм уу те байх юм бол нэрээ тийм л ах. Одоо бид эдийг Мурманск гэдэг ингэвч угаасаа л өнөөдөр одоо сүүлийн өдрүүдэд застаа ингээ буудантай үлтэй байгаа учраас ер нь бол таад энэ харах өнөөдөр энтертэй бол харах боломж байхгүй шүү. Хоног хугацаа л хүлээ шүү гэдэг юмыг айгүй хэлж байна. Тэгэл одоо зам дагуу ч гэсэн те ингээд нэг юм зогсоолын цэгүүд дээр хүмүүс ингээд машинтайгаа асцсан зогссон яг л нөгөө моментийг хүлээж байгаа хүмүүс ч гэсэн айгүй таарлцсан тий. Угстраа тэгээ нэг тайм лапс хүлээж байгаа ус зөндөө биш тий. За ингээд энд бас ялк гэлтрийн саад хитайхан хүмүүжмжтэй сэмнэрийн хийгээ тавьчихсан юм байна. За энэ бас нүсэр том одоо яадаг ачдаг төхөөрөмж юм болов. Ой чи мөнгө авч ордог юм шиг байна.
За нэг юм байна. Ленин сонс. Юм байна. 400 200 800 рублээр. Юм биш үү? Нэг мэдээлэл нүгэ. Энэ юу юм байна? Сая харсан чинь энэ нэг нэ. Атмын усан онгоц энэ. Тэгээ энэ болохоор усан анхны дэлхийн анхны атмын мэс зүсгч усан онгоц юм байна. Тэгээ 1959 онд ашиглалтанд ороод ер нь одоо энэ дайм байнтай холбогдолтой юмд ашиглаж ирсэн юм байна л да. Тэгээд атмынх гэдгээрээ анхны юм том онгоц юм байна л да. Тэгээд одоо бол энд музей болсон. Музей нэгэд өдөр бүр ихэвчлэн 11-ээс 18 цагийн хооронд ажилладаг юм байна. Өдрөө хийсэн 5 юунаас 400-аас 500 рублээр 800 рублээр үздэг юм байна. Дэлхийн хамгийн анхны атмын цөмөн хөдөлгөөртэй мөс зүсгч онгоц 1959 онд байгуулдаг ашиглалтанд ороод тэгээд Арктикийн судалгааны түүхэнд энд ашиглаж ирсэн юм байна. Тэгээ одоо дотор нь болохоор тэр реакторын хэсэг нь аюулгүй болгочихсон тэр хэсгээр нь орж үзэж болдог тийм юм байна. Тэгээ 11 цагаас 18 цагийн хооронд цаг одоо хэлж байгаа лээ. Хоёр болж байгаа. Тэгээд нь 2 цаг. Өнөөдөр яагаад ажиллаагүй юм болоо? Оо нөгөө 11-ийн амралтанд хараад байгаа юм шүү дээ. Аюу болчихлоо танаа. За тийм юм байна шүү. Одоо юу руу орж байгаа юм? Нөгөө далайн хаал руу юу? За ингээ модол ингээл цацагаа. За видеод буцаж явна. Мурманскаас буцаад Санкт-Петербург руу явж байгаад энэ замд явж байгаад нэг юм кафе отелд ирсэн чинь мотото аялагч өмнө Women's Riders-ийн шүү. Чимгээгийн лого энд байна. Доор нь өөрийнхөө лого нэмээд начаад явнаа. За ингээд хэн гот нэмээд өөрийнхөө логогоо YouTube сувгийн лого талын хөдөлчигээр начаад явлаа. За манай багийнхан Мурманск хотоос гарч дэвхээд 1300 км газар яваад Санкт-Петербург хотод ирээд байна. Тэгээд Санкт-Петербург хотод ирсэн чинь нэг ийм манай түүхтэй холбоотой гэхдээ бүр маш их холбоотой нэг ийм түүхтэй газар ирээд байж байна. Яг одоо бидний нэрчсэн байгаа энэ газар бол байна штэ. Монгол улсын 100 жилийн өмнөх Монгол улсаас Европ руу сурахаар явсан Сэхэтэн 30 гаруй оюутнуудын түүхтэй холбоотой. Тэр 30 гаруй оюутан нь Монголын түүх их хэлмэгдүүлэлттэй холбоотой тийм газар. Тэгээ энд ирээд энэ их хэл түүхтэй юм байна. Энд ирээд 7 онс юм байна. Манай тэр оюутнууд 35 оюутан. За энэ бол ийм датсан байна.
За энэ Европт байгаа хамгийн хойно оршдог буддын сүм юм байна. Буддын хийд татсан. Тэгээд энд одоо тэр манай нөгөө түүхийн алдартай одоо нөгөө нацдорж байгаа нэгнэр пагандуулан өнтер гээд маш олон халт байгаа мó. Бүр ийм хараа уугуржингаар бас бичгтэй юм биш үү энэ газар нь. Юу хаяг нь. Ийм хийд. За ийм газар ирлээ. Тэгээд бас яг 100 жилийн дараа бидэд бас ирж байгаа. Анч бас сонин юм. 1926 онд Монгол улсаас гарт эргээр Орсын холбоор ус руу гараад Орсоос Оросын хотоос аль хотоос тэрийг бас сайн нарийн мэдсэнгөө гарт эргээр яваад тэгээ ямар ч үст энд 10-аад хоног явж ирээд тэгээд энд Германы виз Европын улсууд руу гарах Франц, Герман чинь Чех энтер гээд маш олон улс руу тэр оюутнууд суралцсан. Тэгээ энд виза хүлээгээд 7 хоног хонсон байна. Тэгээд ямар ч зам зур бас зарим бичлэг юу харахад энэ барилгуудад бас амьдарч тэр виза хүлээгээд үжсэн. Хаанаас ирсэн? Халимаг гэсэн үү? Юу? Халимаг уу? Юу юу? Халимаг уу? Эстэгээс ирсэн. Да. За ийм л эстэг халимагаас ирсэн бас таарлаа. За манайх нэг зураг хөргөө авах бол тэр энэ сүү ядгүй юм болоо. За ийм түүхтэй газар байна. Иржсэн бас нэг Монголын анхны сэхэтнүүд яг энд явж исэн. Тэр олон оюутнууд бол Монголын анхны өсрөлийн үеийн одоо цагийн хамгийн сэхэтнүүд явж исэн. Газар буцаж ирээд хөрх юм тэдэд нь бүгд хэлбэгдсэн. Харамсалтай нь социализмын үеийн их хэлмэгдүүлэлтээр тэдрээс ер нь бараг үлдсэн хүн бараг ховор бүр явуулсан хичээл зааж исэн багш нарын хэлмэгдүүлсэн явуулсан хүмүүсийг нь хүртэл хэлмэгдүүлсэн энэтэй холбоотой бүх хүнийг бол хэлмэгдүүлсэн тийм бас гашуун төвхтэй. За бидэд ямар ч үсэн энэ түүхийн холбогдолтой газар зорин бүр захаасаа зорин байж ирлээ. Тэгээд өнөөдөр бол энэ датсан хийднийгээд ажиллахгүй байна. Амралттай өдөр нь таарсан юм шиг байна бодвол. Ямар ч үсэн ирснийх Монгол хүн байна да ингээ таарад хүрдээ эргүүлээд тэгэл гарыг да. Энэ түүхтэй холбоотой, энэ хийдтэй холбоотой энд ирж байсан хүмүүс байвал бас тэгээд манай бичлэгийг үзчихэд мэдээлэлд орноос оруулал баяжуулаад оруулаад бас сайн байна. За энд бас нэг юм хамбийнхан бүртгөр ятсан байна. Энэ хараа ийм хөшөө. Энэ ингэнэ 1852-аас 1927 оны хооронд тэгээд энэ нүүрнийх нь хэлбэр энтер бол яг л Монгол хүний хэв төрхтэй хамбал амынхны мэдээлэл байна. За энд бас нэг юм 1853-аас 1938 оны хоорондох Доржев гэнэ Агван Доржев гэдэг хүн. Нэг бас нэг мэдээлэл байна. За энэ хийдийн хажуу талд одоо тэр түүхийн сурвалждаар бол ингэж гарч байгаа. Монгол оюутнууд энд ирээд 7 хоног байсан гэдэг. Тэгэхээр энэ Жилодом гэдэг энэ барилган дээр хараа 1909 оноос 1910 оны хооронд мэдээлэл байгаа юм байлгүй дээ.
За юм байна. Тэгэхээр энэ барилгад л амьдарч байгаад явсан болж таарчих шиг байна. Тэгээд энэтэй холбоотой түүх мэддэг хүн бас баяжуулаад бидний бичлэг үзчихэд бас мэдээлэл бичвэл сайн байна. Санкт-Петербургийн хотод ирсэн чинь нар мар гараад наргүй газар явжсэн хүн чинь гоё нөө. За нэг Газпром арена гэдэг энэ спорт комплекс юм байна. Энд нь 40,000 хүн орж үздэг гинэ. Орж үзэх гээд сувенир шоп руу орох гээд яваад тэгээд манайс тусыг ис оллоо. Хаалттай юм шиг байна. Хүмүүс болохоор тойрог үгээд байна. Ханаас ирээд байгаа мэдгүй. Орж ирсэн нэг спонсорынхаа тас энтрийн зурагаас авах гээд ингээд манайхан үзээлээ. За нэг юмрхүү. Сүм дотор чанга ярьж болохгүй. За гаднаасаа нэлээд сүрлэг уран хийц тэр энэ хийцлийн хувьд сүр жавхлангийн хувьд үнэхээр ийм гоё барилга харна ороод ирлээ. Тэгээд Казаны сүм гинэ 1801 оноос 1811 хооронд 10 жилийн хугацаанд баригдсан сүм юм байна. Тэгээ энэ хэм маяг нөө классицизм гэдэг хэм маягтай Казаны бурхны эхийн икон гэж явдсан байна. Тэгээ ер нь Санкт-Петербургийн нөгөө Прослав сүмүүдийн нэг гэж үздэг юм байна. 96 багантай Наполеоны эсрэг дайны үс дурсгалын төв гэж явдаг юм байна. За энэ сүм дараа Оросын жанжин Михаил Кутузовын буш байдаг гэж үздэг юм байна. За нэг иймэрхүү хийцэл нийцлэнтэй ямарч мондог тасархай юм. 200 гаруй жилийн 215 жилийн өмнө ийм хийгдсэн байж ах шиг хүмүүс ингээ ойцорлоод үзээд ламага өргөөд өстэй айхтар сүсгэлдэг юм байна. За энэ бол Санкт-Петербургийн алдартай Казаны сүм юм байна. Тэгээ энэ багнууд нь 96 л байгаа юм байна л да.
энэ энэ гадна дотн энэ чимэглэл хий центр одоо яа марч мундаг хүмүүс ингээд ажирлаад мөргөл үлддэг хэсэг рүүгээ ингээд чид юм байна. За ямар санагдаж байна? Ямар санагдаж байна? Гоё шүү дээ. Бид өмнө ирэхэд энд орж ирж үзээгүй. 1811-ээс 11-ийн хооронд 10 жилийн хугацаанд баригдсан юм байна. Казаны алдартай сүм гэдэг юм байна. Энэ баг нь 96 ширхэг байгааг нь. Тэгэхээр одоо 215 жилийн өмнөх бүтээн байг. Тийм мундаг өрсөн байгаа ч тийм энэ хийцэн мэцэн. Энэ хувьд бол анх удаага ийм католик шашны сүм дээрээс нь яг энэ ном дотор уншилгаа хийж яхад нь орж иж үзэж чинь сонирхол юм байна. Энэ дээр бас нэг хүн 3 хүн хөгжмөр бол хоолоо салгаад байгаа юм шиг л юм байгаад байна. За юм байна. Энд ингээд бас лама гэх юм байна. Үсэр юм аа. За ингэж. Шат. Ингээд арай жоохон баг болчихсон байгаа лаг нь ингээ унтраагаа яваад байт юм байна. Сүмийнхэн хүн юм шиг байна. За тэгээд энэ сүмийг үзчихэд нэг хувийн жижигхэн үзэл дүгнэлтээ хэлэхэд аль ч улсад энэ дэлхий дээр аль ч улсад ямар ч хүн ямар соёлтой өөрийн гэсэн шашин шүтлэгтэй ямар итгэл үнэмшилтэй тэрэндээ залбирдаг тэрнийхээ төлөө бас цаг заваа гаргадаг юм байх юм аа. Би одоо юу гэдэг манайхан гандандаа ороод мөглөө үлдээд залбирал үлдэж байгаа бол энийг нэгэ тим юм гэж ярихгүй энэгээ хүндэтдэг юм баймаар юм байна гэж бас тань. Идея. Яг одоо ирсэн байгаа газар бол 1703 онд 1-р Петр хааны үед суурин тавигдж 1712-оос 1818 оны хооронд Оросын
нийслэл байсан ийм хотод ирсэн байна. Нява мөрний хөөнд байдаг 5.6 сая хүн амтай. За ийм хотод маш их түүхийн үлгийн нутаг. Ер нь бол одоо дэлхийн түүхийн маш олон зүйлийн сан хөмрөн болсон. За ингээд энэ ямар хот байна вэ гэхээр Оросын улсын хуучнаар бол Ленинградгийн хот байсан. Одоо бол Санкт-Петербург хот гэж өөрчлөгдсөн. 1991 онд гэдэг баха өөрчлөгдсөн. За Эрмитажийн музей бол одоо маш том. Бидэд бол өнөөдөр ирэхэд даваа гараг байсан болохоор үзэх боломжгүй амардаг өдөр юм байна. Тэгээ маргааш ажилдаг өдөр нь үзэх гээд ингээд ирсэн байна. Ер нь зүгээр энэ Эрмитажийн музейг одоо сонсоогүй хүн бараг байдаггүй байлгүй дээ. Монголын түүхтэй холбоотой маш олон баримтууд байдаг. За тэрийг бол маргааш бидэд орж үзэхээр бас танилцуулна. Ер нь бол энгийн үед нэг бүтэн бүгдийг явж үзье гэвэл 2-3 хоног ялж дуусна гэж үздэг. За түүхийн хувьд энэ хот бол бас нэлээд онцлог зүйл олонтой. За ер нь бол дэлхийн 2 дугаар дайны үед буюу 1941-ээс 44 оны хооронд Герман, Финляндийн хамтарсан баримт бүслэгдэжсэн. Бүслэгдээд 872 хоног бүсэлтэнд байгаад тэгээд ер нь бүсэлтээс бууж өгөхгүйгээр үлдэж гарч чадсан. Гэхдээ маш их хохирол амссан. Тэгээд энийг дараа бол энийг Баатар хот гэдэг бас цол хэрэгэн бас улсаас нөгсөн байгаа. За тухайн үед одоо бүслэлтийн үед ямар байсан гэхээр ер нь бол яг тоо баримтыг Википедиа болон ChatGPT-гээс харахад бол аль алин дээр нь тэгж гарч ирсэн. 800 мянгаас 1 сая хүн тухайн үед энэ үлсгэлэн болон хүйтнээс болж нас барсан гэж байгаа. Ягаад гэсэн бэ нэхэр нөгөө бүслэлт хийхдээ юу яасан байгаа юм. Бүх нөгөө цахилгаан, хоол хүнс, им хүнсний бүтээгдэхүүн ордог хэсгийг нь бүгдийг хаачсан. За тэр нэрийг мэдэхгүй нэг алдартай симфони энд мэндэлсэн удаатай. Тэгээд тэр нь ягаад гэхээр бүх иргэд нөгөө ингээд хэдий ядраад одоо тэр бүслэлтэнд орсон хоол хүнсгүй байж байгаа ч гэсэн бүгд тэр симфоник дуулж исэн, хийсэн гэдэг тийм юу бас бусад юугаар өмнө Монголд байхдаа сонсч ирсэн юм байна. За нэг иймэрхүү тэгээд гашуун түүхтэй холбоотой зүйл нь бас их байдаг. Энд бас нөгөө өсгөлөнгөөр тэр хүмүүс нас барсан болохоор нэгнийхээ одоо юу гэдэг нас барсныхан дараа идэх ам зогоох яалтчгүй нөгөөдөл нь ингээд турж ицээд өөхөх гэдэг ч юм уу. Иймэрхүү зүйлүүд бас гарч ирсэн одоо түүхэнд одоо 100 хүрэхгүй жилийн өмнө болж ирсэн ийм зүйл байгаамаа. Тэгээд ариун их түүхтэй сая бидэд бас тэр Казаны сүм гэдээ орсон бас маш их уран хийцтэй ийм хот сүм байна. Тэгээд энд бол одоо бол мэдээж Евразийн яг зааг дээр хэсэг рүүгээ одоо Финляндийн болон руугаа тойроод байгаа гэсэн үг. Тэгэхээр Snowing Godom. Откуда? Да не бойтесь меня. Я представляю, снимайте. За ийм хот байна. Тэгээд энэ хотын түүх бол маш их. За бусад хүмүүс та мэдчихэж байгаа байлгүй дээ. Ер нь бол энэ хот бол нэг 5.6 сая хүн амтай. Ер нь бол маш их түүхийн алдартай гэвэл нөгөө юуны Маринскигийн театр гэдэг одоо манай гавьяат ордын жүжигчин боллоо да. Амар төвшин дөөрийн дуучин чинь бас энд дуулдаг санагдаж байна. За ийм л соёлын том төв. Ер нь бол Оросын соёлын төв хот гэж явдаг юм байлээ шүү. За энэ хотод босод мэдээллүүдийг дараа бас ингэж оруулаад явна.
За би энийг яг баттай бол мэдэхгүй байна. Гэтэ нэг юм юунаас үлээ харж сонсч ирсэн. Энэ нөгөө төв талбай одоо энэ гол хэсэгтээ байгаа энэ гацуур чимэглэж байгаа энэ гацуур мод нь байгалих өөрөөрөө ингээд одоо амьд гацуур мод нэлээ өндөр ингээд хараа. Тийм яг ингэж өөрөө ургасан чөлөө тарьсан чөлөө нэг тийм яригдчихсэн шүү. Би тэрийг сонссон юм байна. Нэг хамгаалцсан. Тэгээ нэгэ ингээд чимэглэлт юм байна. Манай шинжилтэй гоё юм. За ингээд яалтчгүй. Урлаг соёлын хот юм болохоор бүр ингээд өмнө хийцэн. Одоо энэ усаа хэрэглэлээр 100 усаа хэрэглэлээр ажилладаг байхтай бодвол одоо тийм л байлгүй. Гэтэ ингээд гэрлэн чимэглэлээр хийчихсэн. Энэ баян. Энэ 100 нь бол ингээд алхаж амарч суухад бол ямар гоё байх бол. За ийм байна. Гоё юм. Гэрлэн чимэглэлээр маш гоё өнгөдмжтэй юм хийдэг юм байна. Энэ хотод бол за манайхан ингээд зураг авахулаад манайхан ингээд за бүгдээрээ селфи хийдий заяа. За манай хүн зураг авахулж яхад ми давхар хийчих. Энэ ядчих нүүр дагаад. За нэг гүнгээ авах хатаа зураг авахулаад манай. За нэг юм ирэхүү. Ингээ алгаж байна. За энэ хараа ингээл модноос энэ ихтэй нүдээр харж байгаа шиг камерын дээр гоё гарахгүй юм л т. Энд яг юм шуу нүүдлээд. Энд харагдаж байна уу юу? Ийм их шуу. Харагдах нь уу? Харагдаж байна. Ингээд зэллээд нүүж байна. Зөндөө. Санкт Петербургт иймэрхүү. Аваач. За Эрмитажа үзэх гээд явж байна. Энэ Эрмитажийн дээдлийг засыг унгаагаа цэвэрлж байна. Эрмитаж гэхгүй энэ хотод ерөөсөө ингээд бүх байшингийнхан дээврийн нэг засыг унгаадаг ийм хүмүүс байд юм бэл. Бүх байшингийн дээдлийг засыг унгаагаал. Тэгээд гоо энэ их цас дээврийг нь аюу чин дарахж. За ийш ингээд тусдаг. Мовай нэг юм далайн дээрмчтэй ховцомссон. Гараад зураг авах юм. За энэ бас тодорхой. Гадаа нэм 0 явуулын нэм 0 байд юм байна. Тэгээд цагдаагийн хамгаалтууд ингээ гарч ирж өчтөр оройд байхгүй. За ингээд нөгөө Александрийн өшөө баха. За бид гурав ямар ч байсан үзрөө үзэх гээд явж байна. Энэ цас цэвэрлэгээ бол супер.
За Hermitage руу ингээд аюу хаачаар үстэй юм. Тэгвэл аачарлж л байна. Яасан нишээ. За ямар ч гэсэн ороод ирлээ. Одоо ингээд класснаас нь билет авах юм байна. Яшгүй. За энэ дэс ингээ очирлоо. Тэнд нөгөө нэг рентгенер шалгах хэсгээр нь ороод тэг ингээ ороод ирдэм бай. За энэ чинь нэг хата хаана хөтөдийн юу байсан болохоор гол хэсэгтээ ингээ хараа цэцэрлэг хүрээлэн байсан юм шүү аа. Юм байна да. Энд ингээ очирлох юм да. Hermitage та очирлаа. Норов. Бэжин. Я не пишу перед собой. 5 юм үзчихвэл болох гээд байна ороод. 5 хэсгээр үзчихвэл яг болох гээд. Төв Азийн үзмөрийн хэсэг. Чи маш их үзүүрээ болохоор үзмөрөө ялахгүй болохгүй. Тэгээд Төв Азийн үзмөрийн хэсэг Хүннү төргийн үзмөр Монгол улсын төвд тэгээ Алтан сан өмрөг гэдэг ингээд Юан гүрний үеийнхээс тэгээд нэг Монголын төвхтэй холбоотой 5 хэсгийг нь яаж ийгэл үтсчүүл тэгэл болох гээд байна да. За билет аваад ороод ирсэн. Тэгээд Суперма хан таад дээвэр хүртлээ бүрсэн гэл тэр чигээр ингээд зүр байна да. За энэ Монголын түүхтэй холбоотой уган чулуун өшөө ах шиг байна. Ийм тайлбар. За энэ бас л Монголын түүхтэй холбоотой зүйл байх л да. Энэ эд хэрэглэр шүү дээ. Жад байна. Бүс байна. Хүмүүсийн одоо юу юм? Диплом писал. Потом налево, еще раз налево. Ийм алтлаг маск хэрэгэлдэг гэсэн биз дээ. Яа, богоч энэ төр бол бас Вообще очень редкий для нарай ийм алтан маск. У греков немножко есть таких, но они За энэ Sphinx фараоны манай эртний өмнөх 2055-аас 1650 оны хооронд Sphinx фараоны толгойтой юм байна. Египтийн түүх байх л та энэ. Энэ хэсэг бол нөгөө дундад зууны үеийн дундад зууны биш нэ. Эртний түүхүүд нь явж байгаа хаа.
Тэгээд инхан болон хаан байлиг бодвол. За ингээ Оросын өөрийнх нь хаадуудынх нь юм байна. За энд нэг Монголтой холбоотой юм ачилж үзнэ. За эхний ороод нөгөө эртний түрэг өнөөгийн түүхийн хэсэг юм харчаад зүгээр босдын ерөнхийдөө гүйлгэж хараад одоо зүгээр Монголын түүхтэй холбоотой юу хөө байна. Тэрийг ерөнхийдөө яс явж үзэхээр явахгүй болвол энд бол ер нь юу арга алга бүгдийг үзэхээр нь арга алга. Одоо дөрөв зууны үеийн бүгд нөгөө тайлбарыг нь уншаад хараад яваад гэх юм бол маш их цаг авахаар байгаа болохоор шууд л явхаас арга алга. За ерөнхийдөө бол нэг Төв Азийн эртний соёлын хэсэг. За дундад зууны хэсэг, Монгол улсын хэсэг, Юан гүрний хэсэг гэдэг ингээд зүйлүүдийг л илүү сонирхсан. Тэрийг л олж харахыг бодож байна. Марч ийсэн зүгээр чи явж л байна. За энэ рүү арай орчин үеийнх нь л авчиж болчихчих шүү байна. За энэ хэсгэр бол дандаа уран зураг. Мэдээж энэ хаад жанжтын зургуудыг орж исэн хэсгэл байх шиг байна. За энэ бол Оросын хатад гийнхэн зураг юм шиг байна лөө. За юу бол хаагур юу гэж вэ? Тэр чи хаагур тэр чи. Нөгөө урдлаар нь тарчаад ирлээ. 19-р зууны үеийн хэд хэрэглэлүүд нь байна. Чамин юм хэрэгжилжсэн байх шүү. Яа шил шаацсан морлол. Иймэрхүү байдлаар хөгжиж байжээ. Ингээд ерөнхийд нь л хараад явахгүй бол энэ ийм том шилэн даваар гэх юм уу, тавг гэх юм уу, юу юм гэдэггүй. Энэ ажил дүрийн араа хэсгээр бас зургууд нь ороод исэн байна. За ишиг явчих. Одоо гол нь за энэ гадаа үүдэнд байсан нөгөө 1-р Александрийн хөшөө баха тэрний зураг нь хөшөө нь баримл нь ингээд байж байна. Ингээд хэд хэрэглэлүүд нь нараа хэрэгжилжсэн буун. Чами юм биш үү? За ингээд сэлмэн. Тэгээд дуул хантааз нь. Энд бүр ийм имэйл нь хувцсан. Энэ хараа. Энэ мэн дээр бас ийм чимээл имэйлтэй. Имэйл бас эдэлж хэрэгжилжсэн байх нэ. За ингээд бас хэрэгжилжсэн том буу муу сэлэм энийг барбо тэрнэ. За энэгээр бараг хаалга наалтлаг болоод байгаа юм уу? Гар үрж болохгүй айл гэсэн зүйлүүд байна. Ямар ч хэсэн ашгүй. Камер бол хоригдтгүй юм байна. За энэ бас нэг хаан хаттынх нь хэрэгжилжсэн. За энэ хэсгээр бол ингээд цаг маг нь одоо ч явж штэ. Одоо ингээд цаг нь явж байна. Хааны ордонд хэрэгжилжсэн зүйлүүд л байх л та.
Ширээ сандал. За ингэж. Оо. Тухайн хамгийн тансаг чамин хийц уран дарагчид юу гэдгийг тэднийх бүр орохаана шингэсэн зүйлүүдийг л ингээл ашигладаг хэрэгэлдэг л байлгүй дээ бодлоо. Хоо. Энэ хэсэг ингээд ирчээгээрээ номын сан, мебель та юу гэдэг тэр зүйлүүдийг харуулж ингээд тааз мааз тэр чигээрээ тайлбар нь уншаад явъя гэвэл амжихгүй болчиход байгаа байхгүй. Гол нь зарим газар нь англи бол нь орсоор тайлбартай юм билээ. Тэгээд тэрийг уншаад явъя гэх юм бол цаг амжихгүй юм байна. За энэ нэг юм коридор хэсэг нь тэр чигээрээ энэ нөгөө хажуу тал нь бол ингээд хевс. Тэр нөгөө хевс нь тэр чигээрээ ингээд зураг хоо ихэ зураг түүхийн холбогдолтой зүйлүүдээр хийсэн юм байна. За одоо ийм ахын хэрэглээний ахын чиг дээдсэн хэрэглээнийх нь зүйлүүд нараа хийц мэдсэн хэлсэн. Ийм том тоо юм юу юм. Ингээд эндээс нэг 13 дугаар зууны үеийн Монгол улстай холбоотой нэг халдварууд багс тэр ингээ хагаал явж л байна. Энэ заал маалны гэрэл мэрэл юм ямар нэг юм бэ? Зураг авчи. Тэгээд сая нэг заал нь Александрийн заал гэдэг үжсэн. Алишана. За энэ бол 1920-аас 30 оны хооронд одоо энэ хаалтынх нь өмсчихсэн дүүплэн гинэ ийм нарийнхан хөлтэй байх юм бах та. Сайн ингээд бүх бүр эртний яах юм шиг байна. Аа нөгөө Zeus бурхан юм шиг байна. Онтолын харуул ба штэ. Онтол нэг иймэрхүү. Эдрэнэг нөгөө бүр эртний түүхүүдийн хэсэг юм байна. Нэг давхрыг сэл холоод за ингээ уран барилга энэ чинь нөгөө нэг их л харж ирсэн. Нэрийг мэдэхгүй л дээ. Алдартай Афродита гэх нэрний. Венис 2-р зуунд хамаардаг зүйл юм байна шүү. За ийм уран барилгуудыг бол эндээс бол харж болох нэ. За энэ их юм бол ингээд юу юм байна? Египт
Иргэдтэй холбоотой танхим байна. Сая хин хэсгийг яваад өнгөрсөн нэлийн том танхим байна. Юу юм бэ? Нөгөө чулуу Спинкстэй холбоотой. Энэ хэсгээр маш юм амрах хэсэгт бас байд юм байна. За марж ирсэн. За ер нь бол нэг бүтэн үзээд явхад 2-3 өдөр болно гэдгсэн үнэн байна. Зөвхөн 1-р давхрын хайлт явж зүгээр алхаж явчаад их зарим танхимуудын орхигчлаа. Тэгээ харин ашгүй. Нөгөө их Монгол улсынхаа түүхийг тэ холбоотой үзүүрийг үзье гэдгсэн чинь өчтөр ChatGPT гэж асуусан ч тэр байсан сая энэ дотор орж байгаа нөгөө map-аас нь харсан чинь 3 давхарт гэж. Тэгээ 3 давхар руу гарах гээд нэлээд бодлоо. Шатматын болохгүй. Тэгээ ямарсан сая нэг дахиж ийм юм гайд өгөөд гайдуудын тэнд сайн ажиллах юм байна. Тэгээд ийм мапыг өгөөд мап нь англи, орос, хятад хэл дээр байд юм байна. Тэгээ ямар ч хэлсэн газрын зурагтай хэсгийг аваад тэгээ 3-р давхарлоо явах чинь. Тийм 3 давхарлоо шатаараач гарч болох юм шиг байна. За ингээд энд бол энэ бод Оросын алдартай өдөрдөгч анжтан л юм байлгүй дээ. Бүгдийг унших угаасаа боломж алах. Өөртөө холбоотой юм олохгүй л яваад л энэ. Энэ дотор нөгөө интернет маань ажиллахгүй болохоор мэдээлэл хайх боломж байдгүй. Юм чсэн юуныхын дагуу газрын зураг өгсөн тэрнийхэн дагуу 3-р давхрыг үзээл байна. Нэг хөтөчээс асуусараа 3 давхарт гарч ирээд энэ нөгөө олон юунд нь төөрчих юм аа. Тэгээд ямар ч байсан нийшээ байгаа гэдэг юу аваад алхаж байна да. Нийшээ чигээрээ байгаа л гэж хэлсэн. Тэрнгээ үзчихвэл тэгэл гарахад хамаалгаа. Хайш явж л байна. Чээс асууж хагаад буруу яг явангаа алдлаа. За ингээд за 1940 онд Mongolia Lady wearing Монгол эмэгтэй хаттын хувцсны 13 дугаар зууны үед хамаарах хараа ийм зүйлийг Германы Турфаны экспедицл болсон юм шиг байна бодвол. За ямар ч юм энэ одоо сорхогтон хатан юм шиг байна да. Гэж би тааж байна. Монгол чигээр нарай л уншиж чадахгүй байна. Ямар ч Монгол хаттын юм хувцсны юг оллоо. За ямар ч юм ингээд Центральны Азия гэдэг энэ Төв Азийн алдрын хэсгээр орж ирлээ. Энэ одоо яг юу байгаа юм бэ? За энд хувцас хэрэглэл байна шүү. Одоо Монгол дээл хувцал байх шиг байх юм. Тэгснэ. Ропашин ковринг силк. Тийм байна энэ хараа. Ноён уулаас олдсон. Ноён уулаараа. За ийм Монгол ноён уулаас олдсон одоо. Энэ чинь тэгэхээр одоо хүннүүгийн
түүх байлгүй дээ 1934 оны үед олдсон юм шиг байна. 24-с 25 оны экспедиц олсон ийм олдвор байна. Монгол хүний дээл тэрлэг. За ингээ бүс таавных нь юм бас байна шүү. Энэгээр ингээ монгол хүмүүсийн монголчуудын түүхтэй холбоотой юм зүйлүүд байна. За энд бас ингээд энэ их том том олбог ширдэг биш үү нараа. Нөгөө Монгол одоо эн чин буг ан амтан ахуй соёлыг харуулсан. Энэ нараа хоёр буг одоо уралдаж байгаа юм шиг мөргөлдөж байгаа юм шиг ийм хээ хоор одоо ч гэсэн Монгол ширдэгт ашиглаж байгаа хээ энтрийг ашигласан. За энэ танхимыг нэлээд хайжиж олж ирлээ. За энэгээр ингээд ахуй хэрэглэлийн юмнууд нь байна шүү. Дандаа ноён уулын ноён гэдэг ноён уул гэж дандаа тэмдэглэсэн юм байна. За ноён уулаас олдсон олдвруудыг гэдэг энэ тавьсан юм байна. За энэ бас л том ширдэг дэвсгэр байна. Бас л түрүүчийн экспедицл болсон бол та бас л ноён уулын олдвор байна. Гайхалтай. Би энийг л хайсан. Энийг хайсан багхгүй юу? Энэ одоо Монголын түүхийн 10 жилийн түүхэд дээр ч байдаг Чингисийн чулуу гэдэг байх ёстой. Яг тайлбар нь одоогоор би харж хэмжээгүй. Энэ харьхаа өмнөд Сибирээс олсон 1936. Энэ яг юун дээр энэ 1190-с 1270 оны хооронд хамаарагдах олдвор. За би энэ олдвор дээр ирэх гэж энэ олдврыг яг энэ их хувь дээр ирэх гэж би энэ Эрмитажийг бараг бүтэн 2 цаг тойрлоо. Тэг ямар ч хэсэн ирлээ. Сайхан байна. Энэ бол Оско үтэй шүү. Оско түүхийн дурсгалт зүйл. За дээрээс нь дахиад нэг юм харуулъя. Энэ харж гинөө. Өөрийнхөө хувцас харуулнаа. Миний хувцсан дээр талын нүүдэлчин брендийн алтан гэрээгээтэй ийм цагаан шонхортой загвар байгаа. Тэгсэн энд юу гэж яг чинь одоо энд байх. Энэ хараа. Чингисийн зарлиг алтан гэрээгээ шүү дээ энэ ч одоо. За энэ пайзтай байсан хүн бол тэгээд Чингисийн үед нэвтрэхгүй, очихгүй, гарахгүй газар гэж байхгүй л гэж одоо миний хувьд ойлгодог. Ийм тайлбартай. За энд ингээд босоод одоо энэ одоогийн медаль тэмдэг энд ихтэй Chinese language. Орслийн сайн мэдэхгүй болохоор тиймэрхүү байна. Уян манай Юан гүрний үед хамаарагдах олдвор юм байна. Нэг хааны дардс, хааны тамгын дардс байна. Хар хормоос болсон юм болов уу? За нэг иймэрхүү. Тэгээ энэ илүү мэддэг түүхийн чиглэлээр судалгаа хийдэг энэ чиглэлийн мэргэжлийн хүмүүс бол илүү гоё тайлбартай ч юм уу хийсэн байх л да. Би бол одоо тэрийг бас бүр сайн нарийн мэдэхгүй юм чинь. Иймэрхүү байдлаар өөрийнхөө хэмжээнд за энэ бас өмнөд Сибирээс олдсон 14-р зууны үеийн юм байна да. Археологийн зүйл бол чулуугаар хийсэн. За энэ одоо манай сүм хийдэд дээвэр энэ төр дээр хадад идэг юм шиг байна да. Тэр л юм шиг нэг шаазан хэдэл. За ингээд манай жинхэнэ бид бүгдийн өвөг дээдсүүдийн
хэрглэж эдэлж хэрглэж байсан дайн зэр зэвсгийнх нь нараа сум зэд дуулга жайныг алтан жоос да товчтон гэдэг юм уу тийм ээ илэрхийллийн зүйлүүд нь за энд бүр амгаа байна дөрөө байна энэ одоо сумны зэд юм шиг байна за ингээд аяг тавг ಈ зүйл ахуйн хэрэглээнийхэн зүйл нь байна. За ингээд энэ хэсэг бүр миний зорж хайж ирсэн зүйлүүд Монголын түүхтэй холбоотой. Одоо чинь нэг зээгт наамал гэдэг баха. Тэр орлол байх юм ч гэсэн бурхны бүтээлүүд байна. За энд бол одоо ингээд Монголын хаттын гоёлууд байна шүү. Тэр хийц мэт тэр шүр сувдан чамин гэж. Тэрний хэмээ хийц мэт. Супрэ. Яа. Ийм гоё. Гэхдээ би ингэж ойлгоод байгаа энд байгаа энэ олдуур сан хөмрөгүүд Монголд яг их хөөрэ байхгүй. Энд ихэнх нь их хөөр энд байгаа. Заримийнх нь хуулбар хувийг нь л Монголд тавьсан гэж ойлгосон, сонссон. Тэрийг бол бүр нарийн бол мэдэхгүй. Тэгээ энэ хараа нөгөө цагаан ногоон дээр ихэд бахад энэ чинь сахиусууд нь за ингээ шашны эзүүлсэн хелмет. За энэ хэд 17 дугаар зууны үеийн дуулга энэ төр бол бас арай боловсронгуй гоё болсон байсан юм байна уу. За ингээд энэ тийм бурхан юутай холбоотой. За энд багада харж исэн зүйлүүд их байна да. Ер нь тэгтээ айл алид бас нэг ийм сахиус бурханы зураг бурхан дахил дээр нь байж идэг шүү. За энэ нэг шашны холбогдлолтой юм шиг байна. Тийм ээ. Шашин зан үеийн холбогдлолтой юм баг шүү. Байна. За энд ингээд за нэг л Монголтой холбоотой түүхээ хэлв. Хайж явж ирлээ. Тэгээд энэ хэсгээр бол харьцангуй хүн бага байд. Энэ 360 эдгээр үзүүрийн танхим энэ төр дотор л байд юм байна. Би бол өчигдөр интернетээр ухаж байхдаа олсон. Тэгээд тэрнгээ нөгөө хүн дээр нь орчихсон болохоор сайтн дээр нь орчихсон болохоор одоо энд орж ирээд хайхаар надад нөгөө интернет байхгүй болохоор нөгөө төргөө орж чаддгүй. Тэгээд ингээ хуулж авахаа мартчихчихлээ л дээ. За ингээд 3 давхарт бол ингээд хэрчгээрээ ер нь нэлээ их үзмрээ хэсэгтэр Монголын түүхтэй холбоотой юм байна шүү. За эднэргээ үдэж амжсандаа баяртай байна. За ингээд нэгээрээ дахиад нэг яваад гарна. Нийшээгээ болохоор Хятад, Солонгос энтрийн сая түүх ороод ирж байгаа шиг байна. Тэгэхээр буцчлаа. Зүчээсэн хэсэг ерөөсөө тэр болохоор за юм шашны эд зүйлсийн зүйл нэлээ их байд юм байна. За тэгээд энэ маань энэ нүсэр том чулуу ингээ бэхэлгээ хийж гисэн байд юм байна. Хойноож бэхэлгээ хийж гисэн байна. Ингээд энэ том чулуу. Чингисийн чулуу. Энэ чинь нөгөө хавд хасрын харавсан газар. Одоо 300 алдч гэдэг лөө. Харавсан газар осгосон чулуу гэдэг байхад та. Тэгээд нэг 10 жилдээ уншижсэн юм мартчихжээ. Ер нь хэлээ тиймэрхүү түүх байдгийн Чингисийн чулуу гэдэг. Одоогийн Увс аймгийн нутаг Харихраа түргэний улсаас
олдож исэн гэдэг билүү дээ. Тийм. За энэ том одоогийнхаар хөвсөл юм байлгүй. Энэ бол нэлээд том хараа. Маш их том хэсэг нь олдсон юм байна. За ингээд ямар ч байсан амжилттай боллоо. Амжилттай үзлээ. За энэ түүхийн хэсэг нь одоогийн Монгол улсын газрын зураг Хятад, Казахстан, Орос гэсэн улсуудын харуулснаар хийсэн байна. Энэ олдврууд нь хаанаас олдсон гэдгийг энэ дээр бичсэн юм болов. Тийм юм байна л да. Ноён уул, гор булаг, дүүрлэг нарс гэдэг энэ юуны хинтийн бэндэрт байдаг баха тий. Бэлхийн ам гинэ. За энэ ингээд тахилтын хотхоор энэ төр гэсэн газруудаас олдсон олдвруудыг энд байршуулсан юм шиг байна. Зургнаас харахад л тэгж ойлголоо. За ингээд Оросын албан улсын Санкт-Петербург хотын Эрмитаж музейг Монголын сан хумрагийн энэ хэсгийг ямар ч байсан амжилттай үзэж дууслаа. Өөрөө үзье гэж бодож исэн гол хэсгээ үзчихлээ. Яг интернеттэй утастай орж ирээд яг орчил мэдэхгүй бол утастай орж ирээд интернет холбоод юу яах юм бол бас зүгээр юм байна. Үзээд явчихвал. За Санкт-Петербургоос гараад Москва чигт ингээд хурдны замын билет аваад явчихна. За энэ билетээр явж байгаа тэгээд бүтэн явсан ч болно, дундаасаа гарсан ч болно. Тэгээд гарсан газраасаа тэр километрээр тооцоод мөнгө төлөх юм шиг байна. Бид одоо гараад ирнэ хичнээн километр явсан байгаа лээ. 60 км газар явж 3 нэгтлээ 3 яг нэттэй. Ойр султаа юм зам байна. Тэгээд явж байгаа. Ер нь энэ нэрэлтүүлгийн тэртэй юм шиг байна те бүтэн. Хоттой ойрхон болоод явчихна. Хоттой ойрхон болоод тэгж байгаа ч юм. За ингээд ямарсан явж байгаад гарахаараа бичнэ. За хурдны зам дээр салаад юм паркинг байна. Амрах хэсэг. Том тэргүүд ирж бас амрах юм байна. Энд нийтийн 0 байна. За ийшээ бол юу байна? Ийм ширээ сандал юм хогийн сав энэ төр бэлдсэн. 100 бол энэ дээр сайхан хоолундаа хийж идэн үү яана уу юм тий. Суухан байна. За энэ дээр магистрал ордны зам гэсэн тийм мэдээлэл баг шиг байна тий. Москва Санкт-Петербургээр. Одоо бид нар хаа энэ авчих. Одоо энэ ийш орох байна. Тэгээд дэлгүүр очдог тасмаас дэлгүүр юм байна. тэгэл Москва ингээд үлдээд километр нь энэ дээр байна тий. 500 хэд. 681 юм биш үү? Тэгээ энэ дээр ийм юуны стандарт байна. Хэмжээний стандарт тараа. Том тэрэг Аварны комиссар энэ 23 гэсэн билетэн дээрээс нь юу юм бах та? Лавлах дугаар нь юм бах та. Аварны комиссар гэж тэгэхээр. За ингээд нойлыг насны зам зургийн нойлыг нэг хасан гэж. За ингээд эрэхтэй эмэгтэй Манай дөрөв дээр явж байгаа юм байна. Араа хүүхэд нөгөө наа чин эмэгтэй биш үү? Энэ эрэхтэн энэ нь. Тэг хүүхдтэй хүмүүсийнх л байл л да. Эмэгтэй хүн наа чин баалга. Яг хүүхдээ яг хуурайлах хэсэгтэй л байл л дээ. Хуурайлах хэсэгтэй. Энэ яг нэг стандарт байдаг. Тэр юуны Роснетийн бас яг нэг юм бэл. Олаахан цэвэрхэн. За ирчүүдийг ч яах вэ?
Өчигдөр их бол ингээл гар угаах хэсэгтээ, гар хатаах хэсэгтээ хогийн савын хин дийш. Тэгээд ийшээ анхаар ингээд босоо 2 суух 2-тай ингээл дулаахан. Ирж ирж шаардсан. Савн нойлын цаас маас нь бүх юм. Тэгэж энэ за нэг 0 ороод тэр явъя да. За ингээл том тэргүүд орж ирээд ингээд зогсд юм байна. Жижиг тэргүүд бас ингээд зогсд юм байна. За бас нэлээд хэдэн том тэрэг ороод ирчихээр талбайтай юм байна уу? За ордны замын төвжирэл болсон. Одол нэг ослол гарсан юм шиг байна. Нэг 10 км цаг урттай явж байгаа маа. 5-10 км цаг урттай. Төвжирэл явж ин даа бас. Аль хүртэл төвжирэх юм бол доо. Төвжирлөө үсээд байгаа нэгийг нэгээр яваад байсан юм байна. Энэ сервис хийж байна. Замын үйлчлэгээ нэгдүгээр эгнийн дээр нэгээд Юу ч багш байна. Цагтаа ирээд. Аваар байна. тийм үү. Араа зогссон юм шиг. Яа. За урдны замаас гараад яваад шахаж чинь. Төлбөрөө хэдэн километр явсан блэ? 100 гаруй явсан. За одоо тэг билетэд шигч. За билетэд шигээд чи бай. За энд ингээд хүний оролцоо маралцаа алга. За нэг юм 720 рубль өгж ин тий. 720 рубльс нэг 40 мянган руу. Аюу тийм билүү? Тий. Тийм ээ 40 мянган. За 37 мянган төгрөг. Ямдаг үү? Ямдаг үү? За бид чим Санктас Москва хүрэх замд нэг юунд буугаад, хостел буугаад өглөөний хоолой гэж. Ямар хоол вэ энэ чинь? Яг нэр байхгүй. Нэр багхгүй. Юу байгаа юм? Чи мар Монголоос авлаа яалаа. Монголоос авсан. Монголоос өөрөө хийдэг. Нэмгийн төмстэй. За ингээд шүн орой зогсоход шээсэн будаа. Тэгээд будаагтайгаар зайцаа хоолоо. за ингээд өглөөний хоолой хийж аваал. Тэгэл замдаа гаранда. Нэг хонх газраа орж ирээд ирснийг бичлэгээ өвлүүлэхгээс суусан чинь бүр хасахшлыг болддгоо. Ямар ч байсан хийндэ. Нилээ орсон дээлээс. За ингээд байж энэ да. Өнөөдөр чи хэдийн юм бэ? 1 сарын 7. 7 гинэ 11 цаг 21 минут болж байна өглөөний. Оо, сайхан явж байна шээ. Тэр цасныхан л за итвч яах. Цасныхан л гоё юм да. Тэрийг л онцгоос. Зээшээ.
Энэ агуу юм шиг. Йоо, энэ Украины хэлний дагуу бараг явж байна. Шүн Илээс нэг 30 км-ийн зайтай хонсон. Ягаад манантай. Манантай. Шүн бороо орж ирсэн. Шуурж исэн газраас бороо орж исэн газар л хэрвээ ингээд. За хурдны замын хажууд ийм аахан хөшөөтэй. Моя газар бай. Дараа ууж онгоц нэстэг тэрэг энэ ашиглагдахаа болсон юмуд л юм шиг байна бодвол өөх ингээ хараа цэргийн зориулттай мориулттай хуучны бүгд байна. За тэгээ энд бүр том явж бай. За энд бүр ингээд мистер Бэний ногоон машин ч байх шиг байна. За дээгүүр ингээ хараа. Ваа том моточ байна. Том мото аргаас тэр машин нэстэ. Оо тийш бүр мангар том мотоос одоо өчээрстэй өвчлөлтэй газар уу юу? Тэнийг ийм машин. Нэстэ. Маацээ биш нэрэ. Жон цэцэг орох гэнэ шүү дээ. Өө энэ бүр өдөлж чинь толгоо. За энд бүр нөгөө энэ ч одоо тийм байна. Дасаад явна гэж байх уу? юм байна. Аа? Хаарчгүй зэрэг юм байна. Энэ үзүүрл юм байна. Тэгвэл энэ ч нэг гараж стайлны кафе билээ. Тэр дээр байгаа мототой гармаар харах. Өмагаас. Энд тэгээд эндээс нь бүр энэ том тэрэг гараад ирсэн. Сараа. Энэ марцсан. Марцсан юм байна уу? Тэгээд ийшээгээ бас юу байна? Тэнд өөр ингээд том тэрэгний нүрээр хараа. Ийц. За ингээд ийшээ отель нь ч байна. Ийшээ энэ төмөр мөмөр юмнууд нь ч байна. Ингээд hot dog нараа. Hot dog-ных нь самбар мамбар нь мата бургер энэ төр гэдэг. Тэр дээр нь хараа. За ингээд ийшээгээ бас юм байна. Галзуу. Мото стайлууд. Нэрхэ. За энэ бол бүрээ. Юу вэ нэ? За гараж кафегийн сувнэрүүд ингээд дандаа лемэр. За ингээд ер нь моточтой нэрсэн зураг моорог ер нь юм л хэнд стикер ол өста. За яста Монголоос одоо ирсэн байдсан болоогүй юм болоо өста хийж мэдэхгүй юм байна. Ирсэн ч хийж магадгүй дээ. Манайх хэмжээс тэнүүлчихдээ. За энэ дээр ямарч нэг
Өөрийнхөө стикер наана гэсэн чи карман курткны карманд үлдсэн юм биш үү? За эргэж гарч ирж байгаа наана. За ингээд ямар ч ийсэн манайхны стикер бол харагдахгүй л байна. Одоогоор нэг тийм олж харсангүй. Хайвал айж магадгүй л дээ. Яа, энэ жоосоргүй ингээд дүүргэсэн шүү дээ. Өө яа ингээд мүцээ. За ямар ч байсан стикер налаа. Стикер наачаад, талын нүүдэлч ингээд наачаад, YouTube сувгата стикер наачаад явлаа. За энэ олон моточд аялагч нарын стикер юм байна. Өчигдөр хас 20 градустай өнөөдөр нэмэх 14 градустай. Оросын хойд хэсгээс баруун урд тал руу бидэд явж гин дээрээс Краснодаргийн хот руу дөхөж явна. Өрөө газар тариалан хаасаагүй замын ажилтнууд тэр чигээрээ газар тариалан нийт юм байна. Мал нэг багхан харагдаж байна. Ногоогоо царайлаад ихэлчих. Бадал ишээ нөгөө 2-3 ураг завддаг байлгүй. Гэхдээ замын хажуугийн газар нь бол тэр чигээрээ ингээд ийгээд явчих. За ишээ бол харьцангуй нөгөө Москвагаас урагшаа гараад явсных. Харьцангуй нөгөө юу юм? Хурдны замууд нь замаас өөр замууд нь харьцангуй сонголт бага байх шүү байна. Тэгээд хурдны зам бол нэлээд ер нь 50-100 км явахгүй байхад юу аваад байна те? Тэ? Тэгээ нэг ер нь 150-д яваад л ерөөсөө нэг 300 хэдээс 400-500 рублийн хооронд хураамж авч байна. Хэрвээ яг дангаараа Монголоос гараад хоошоогоо яваад яг ийм байдлаар явах юм бол зардлолоо явж өгөх юм байна. Хоошоогоо бол ерөөсөө ийм хураамжтай байгаагүй. Тийм бас ялгаатай байна. Тийшээ бол одоо ингээд дулаарчсан замын ажилтлаар нөгөө ургацаа авчаад нөгөө яармаг хөдөлთა гэдэг юм хийдэг. Жижиг тийм түүц хэлбэртэй юмнууд маш их хийж гисэн харагдаж байна. Тэднэр дээр нөгөө шинэ ургацынхаа ямаа зардаг бол та. Тэгэл ингээл бидэд харт тэнгисийг чиглэл явж байна да. Өчигдөр хонсон газар засан шуургатай байсан энэ ном ногоон болцсон хэр бас өргөн удам нутаг bay шүү энд. За бидэд Газпромын оруулж ирдэг бүтээгдэхүүн Phoenix Oil-ыг оруулж ирж байгаа G-Energy гэдэг зам машиныхаа тосоос илэрч байна. За ингээд сервис өөрснөө хийж байна. За ямар ч байсан тосоо зам зуурын паркинг дээрээс юу тосоо тосч яваад G-Energy 5W30 гэдэг синтетик тас. Газпромын бүтээгдэхүүн. Энэ Оросд болоорсоо Газпромын колонк болгон дээр ороход бүгд байж идэм билээ. Тасаа шүлээд дараагийн замдаа гарлаа да. Phoenix Oil-ыг оруулж ирж байгаа. G-Energy гэдэг синтетик 530 тас. Газпромын бүтээгдэхүүн. Оросд хаасаагүй дардсан байлээ. Are you
зарилаа холын холын харвын зарилаа